логикийн бодлогыг бодож чадах уу? Таны өмнө хоёр хаалга байгаа гэж бодъё. Нэг хаалган дотор нь болохоор үнэт эдэл байгаа. Дараагийн хаалган дотор нь болохоор хог байгаа. Тэгээд тэрхүү хоёр хаалгыг нэг манаач мандаг. За, нэг манаач нь үргэлж үнэн хэлдэг. Нөгөө манаач нь үргэлж худал хэлдэг. Гэтэ хамгийн гол нь бид яг хэн нь худлаа ярьдаг, хэн нь үнэн ярьдаг, тэгээ хэн нь аль хаалгийг манж байгааг мэдэхгүй. Тэгвэл та нэг асуултаар хинээс юу гэж асууж хаана алт үнэт эрдэнэс байгааг олж мэдэх вэ? Та юу гэж бодож байна? Зөв хариулт нь л хэрэв би нөгөө хамгаалагчаас аль хаалга эрдэнэстэй вэ гэж асуувал тэр хамгаалагч аль хаалга руу заах вэ гэдэг асуултыг энэ хоёрын дурын хамгаалагчаас асууж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэрэв та худалчаас тэгэж асуух юм бол худалч дотроо хэрэв үнэн хэлдэг хамгаалагчаас асуусан бол тэрээр эрдэнэстэй хаалгыг заагаад өгчгөн. Тэгэхээр би зөрүүд хогтой хаалгыг зааж өгье гэд танд хогтой хаалгыг зааж өгнө. Хэрэв та үнэн хамгаалагчаас асуусан бол үнэн хамгаалагч юу гэж бодох вэ гэхлээр хэрэв худал хэлдэг хамгаалагчаас асуусан бол тэрээр хогтой хаалгыг заагаад өгчгөн. Тэгэхээр би үнэн хэлээд хогтой хаалгыг зааж өгнө гэд альнаас нь ч асуусан танд хогтой хаалгыг зааж өгнө гэсэн үг.